Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би Японд фэшн дизайн чиглэлээр суралцсан тухайгаа өөрийнхөө туршлага тэгээд сургуулийнхаа тухай тэгээд ажил хайлт тэгээд өшөө илүү анхаарах ёстой байсан зүйлийн тухай ч юм уу энэ чиглэлээр суралцахыг хүсэж байгаа хүмүүстэй зориулсан бичлэг хийхээр шийдлээ. Яагаад ийм бичлэг хийх болсон бэ гэвэл ерөнхийдөө ийм асуулт ер нь хэд хэдэн удаа ингээд янз бүрийн хүмүүсээс ирж исэн болохоор сонирхолтой болон хэрэгтэй бичлэг болно гэдэгт бол угаасаа итгэлтэй байна. За тэгээд юуны төрөнд гэвэл би өөрийнхөө сурсан сургуулаа танилцуулъя гэж бодож байна. Манай сургууль болохоор Токио Модо Гакуэн гэдэг сургууль. Тэгээд Нагоя хот, Осака хот, тэгээд Токио гэдэг энэ Японы 3 яг том хотуудад байдаг тийм 3 салбартай сургууль байгаа. Тэгээд яг манай сургууль болохоор Токио Модо Гакуэн буюу Токиод байдаг сургууль. Тэгээд манай сургууль болохоор дотроо ингээд яг манай барилга, манай сургуулийн барилга би зургийг энд оруулъя. Тэгээд яг манай сургуулийн барилга дотор болохоор ерөнхийдөө 3-аас 4 сургууль бол байдаг. Тэгээд яг барилгын зургийг ингээ харвал Модо, Хару, Ико гэдэг ингээ бичсэн байдаг. Тэгээд Хару нь болохоор илүү компьютер тоглоом тэр компьютертэй холбоотой чиглэлээр илүү нарийн мэргэжил эзэмшүүлдэг сургууль. Тэгээд Ико нь болохоор жоохон ийм ангаах талын арай жоохон юмч ангаах сувлэгч маягийн тиймэрхүү тал руугаа байдаг сургууль. Тэгээд Модо буюу манай сургууль нь болохоор фэшн дизайн, интерьер, архитектур, график дизайн, мейкап, hair stylist, хувцсны стилист зэрэг иймэрхүү чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг тийм сургууль байгаа. Тэгээд манай сургууль болохоор Токио хотын яг төвд буюу Шинжуку стейшн, Шинжукуд байрладаг 50 давхар сургууль байдаг. Ер нь бол хүмүүс яг ихэнх хүмүүсээс сургууль гэтэнгүүд Шинжукуд байдаг нөгөө барилга уу гэдэг тэгэнгүүт хүмүүс сургууль гэдгийг нь бол ерөөсөө мэддэггүй юм билээ. Тэгээд би бас анх мэдээж сургуультай орохынхоо өмнө ингээд очиж үзэж байхдаа вау ямар гоё барилга вэ гэж бодож байсан. Тэгээд би болохоор 2019 оны 4 сард энэ сургуульд элсэж орсон. Тэгээд ямар ангид орсон бэ гэвэл Кодо Сенмонси Косу Фашн Дизайн Гакка гэдэг фэшн дизайн чиглэлийн ангид суралцахаар элсэн байгаа. Тэгээд фэшн дизайны чиглэлийн анги нь болохоор заавал 4 жил сурдаг. Тэгээд би бас адилхан 4 жил сураад 2023 оны 3 сард төгссөн. Тэгээд яг хөө нэмэлтээр гэвэл 3 дугаар курс болон 4 дугаар курстэй нэг жил ингээд орой ингээд бас давхар сурч ирсэн. Тэгээд 3 дугаар курстэй болохоор CAD эсгүүр буюу компьютер дээр програм дээр эсгүүр байгуулдаг чиглэлээр орой анги сурч ирсэн. Тэгээд 4 дугаар курстэй болохоор график дизайн чиглэлээр орой анги сурч ирсэн. Манай сургуульд орох шалгуур нь гэвэл ер нь бол айгүй амархан амар тэмсгэртэй янз бүрийн тийм шалгалт малгалт бол ингээд аваад байдаггүй. Ерөнхийдөө бол гадаад оюутны хувьд гэвэл N2 юм уу EJU хэдэн онооноос дээшээ гэдэг үлээ. Ерөнхийдөө яг хамгийн гол нь хэлний шалгуур бол ер нь бол байдаг. Мэдээж бүх багш нар нь Япон багш нар учраас. Тэгээд ер нь бол би бол аль хэзээний N2-ыг бол авсан байсан. Тэгээд N2-оо сертификатаа үзүүлсэн. Тэгээд бас мэдээж яг тэр тухайн үед сурч исэн Япон хэлний сургуулийнхаа эрц тэгээд Seiseki буюу дүнгээ бас ингээд аваад тэгээд бас давхар ингээд өгч исэн.
Тэгээд мэдээж нэмэлтээр ярилцлага авна. Тэгээд ярилцлаган дээр мэдээж янз бүрийн асуун ярилцсан. Тэгээд ер нь бол орж исэн. Тэгээд орохынхоо өмнө гэвэл Taiken New Gaku буюу Open Campus-д нь оролцож исэн. Тэгээд Open Campus-д оролцох бол ямар ч үн төлбөргүй, тэгээд маш гоё ингээд сургуулаа ингээд танилцуулдаг өдрөлөг байдаг болохоор хэрвээ сонирхож байгаа хүн байвал заавал тийшээ тэр Taiken New Gaku-д оролцоод үзээрэй гэж бас би бодож байна. За тэгээд одоо энэ загварын чиглэлээр 4 жил суралцахдаа яг юу сурсан бэ гэдэг талаараа ярих гэж бодлоо. Мэдээж 1-р курсээс 4-р курс хүртэл бол ингээл яг үе шат дараалтайгаар хичээлүүд маань ордог. 1-р курсээс гэвэл ер нь бол хар зураг одоо тэгээд яг ингээд зөвхөн харандаагаар зураг зурдаг ш. Тэгээд шууд хүний бие бол зурхгүй. Тэгэхээр янз бүрийн хэлбэр дүрсүүд зурна. Тэгээд фигюр буюу ингээд жоохон хүний бие зурж эхэлнэ. Тэгээд дараа нь зөвхөн дан хувцас зурж бас эхэлнэ. Хар зураг. Тэгээд тэрийгээ ингээ хүн одоо тэр хүнд өмсүүлсэн байгаагаар зурж бас сурна. Тэгээд бас тэрний араас гэх юм бол ханга ирасто буюу яг хувцсыг үлгүүрэнд өмсүүлсэн юм шиг маш цэвэрхнээр зурах хичээл бас ордог. Тэгээд өнгөний хичээл, материалны хичээл, тэгээд брэндүүд, тэгээд одоо тэр логоны тухай ч юм уу яг тиймэрхүү чиглэлийн хичээлүүд. Тэгээд одоо ямар нэгэн брэнд одоо хувцсыг яг ямар дэс дараалтайгаар ингэж бий болгодог вэ? Ямар үе дамжлагтайгаар ингэж явдаг вэ гэдгийг сурдаг. Тэгээд бас одоо тэр хувцсны одоо үнийг зарагдах үнийг яг хэрхэн тооцож байгаа талаар сурдаг. Тэгээд мэдээж чухал зүйлүүдийн нэг буюу яг ингээд хувцсыг хийхэд одоо эсгүүр гэдэг зүйл одоо хамгийн чухал байдаг. Тэгээд эсгүүрийг сурна. Тэгээд мэдээж ойж сурна. Ойж сурахтаа гараар болон оёлын машинаар ойж сурна. Тэгээд мэдээж өөрөө одоо өөрийнхөө хиймээр байгаа хувцсыг эхлээд зурна. Тэгээд тэрийгээ эсгүүрийн зурна. Тэгээд тэрийгээ одоо товаруу буюу одоо эхний ээлжинд ийм ойход амархан бас хэм том материалаар ингэж ойж үздэг. Тэгээд дараа нь болохоор яг жинхэнэ байдлаараа дахиад эсгүүрээ зөв хийгээд тэгээд дараа нь яг жинхэнэ байдлаараа одоо яг өөрөө хиймээр байгаа материалаар ингэж хувцаа ойдог. Тэгээд ер нь бол сургууль дотор болдог одоо жил болгон болдог ингээд фэшн шоунууд болдог. Тэгээд тийм фэшн шоунууд сургууль дотроо бас оролцдог байгаа. Тэгээд өөр гэх юм бол янз бүрийн special guest буюу маа сургуулийг төгссөн төгсөөгүй эсвэл хамаагүй ингээд янз бүрийн гоё хүмүүсийг ингэж авчирж ингэж яриаг нь сонсдог хичээлүүдээс ордог. Тэгээд онлайнаар гэвэл бас 7 хоногт нэг удаа ингээд янз бүрийн онлайн хичээлүүд бас ер нь бол ордог байсан. Тэгээд бас нэг гоё хичээл бас ордог байсан. Тэр нь болохоор яг Францаас ингээд нэг хүнтэй ингээ холбогдож жагаад одоо энэ жилийн загварын чих хандлагыг бүр ингээд зүгээр нэг энгийн чих хандлагаас бүр шал өөр бүр амар гоё дэлгэрэнгүй байдлаар ингэж хичээл бас ордог байсан. За тэгээд энэ сургууль сурахад одоо давуу талтай байсан зүйл гэх юм бол миний хувьд бол маш олон гадаад оюутнуудтай. Тэгээд мэдээж Япон оюутнууд гэсэн яг ингээд 50% нь Япон, 50% нь гадаад. Бараг л тийм шахуу ингээд айгүй тийм олон үндэстний оюутнууд ихтэй. Тийм. Тэгэл тэр нь надад бол айгүй таалагддаг байсан. Зөвхөн Япон оюутнуудтай сурахгүй бас өөр янз бүрийн улсаас ирсэн янз бүрийн одоо соёл иргэншилтэй хүмүүстэй ингээд хамтдаа сурах нь бол айгүй сонирхолтой санагддаг байсан. Тэгээд
маа сургуулийн бас нэг гоё юм нь болохоор юм уран Zero Cara Pro гэдэг ураатай. Тэр нь болохоор тгээс про хүртэл нь ингэж сургана гэсэн тийм ураа таахгүй юу. Яг тэрнийхээ дагуу ингээд би юу ч мэдэхгүй орсон. Тэгэл бүр ингээд юу ч мэдэхгүй байхаас ахуулаад ингээл баг багаар ингээл хичээллүүд маань айгүй гоё ойлгомжтой ордог. Багш нар нь айгүй гоё ойлгомжтой заадаг. Тийм болохоор би энэ сургуулийг сонгосондоо бүр маш их баяртай байдаг одоо ч гэсэн. Тийм. Үнэхээр л бүр ингээд тэнэг хүнийг ойлгохтол ер нь бол заадаг гэхэд бол ер нь хэлсдэхгүй гэж би бол боддог. Сургуулийн орчин бас айгүй гоё. Тэгээд яг төвдөө байрладаг. Тэгээд айгүй өндөр байршилтай ингээл хичээлээ заал цонхоор харахаар ингээл одоо шинжгүй ингээл тэр чигээрээ харагддаг ч юм уу те. Айгүй тийм гоё орчинтай. Тэгээд загварын сургууль болохоор ч тэрөө айгүй тийм гоё. Яг миний хувьд яг би тийм газар байх амар дуртайхгүй ингээл амар олон төрлийн загварлаг хүмүүс ихтэй. Тийм оюутнууд нь бүгдээрээ амар хөөрхөн загварлаг, амар юник юм өөрмөц стилтэй ингээл гоё хүмүүс байдаг. Тэгээд дотоод ертөнцийн ч гэсэн айгүй сонирхолтой. Тийм хүмүүс айгүй их байдаг болохоор надад бол сургуультаа ингээл ялангуяа эхний жилдээ ингээл дандаа юм гоё юм догдолт сургууль руугаа явдаг байсан. Тэгээд бас нэгэн давуу тал гэх юм бол айгүй тийм гоё мейкапын анги ч юм уу эсвэл ингээд үсчний одоо hair stylist-ийн анги ч юм уу те тэд нартэй ингээд зарим нэг хичээл дээр ингээд гоё хамтардаг хамтдаа ингээд fashion show-нд ингээд оролцдог те тэр нь ингээд бас айгүй сонирхолтой байдаг байсан. Тэгээд оюутнуудаа ер нь бол айгүй дэмждэг. Жишээлбэл интерн буюу internship дадлага зэрэг бол 3 дахь курстэй бол 1 сарын хугацаанд заавал хийх хэрэгтэй байдаг. Тэгээд би бас яг 1 сарын хугацаанд дадлага хийжсэн. Тэгээд тэрийг маань болохоор одоо манай эсвүүрийн багш ингээд надад санал болгоод тэгээд хийжсэн. Тэгээд зөвхөн сургууль дотроо гэхгүй сургуулиас гадна бас ингээд янз бүрийн контестуудад бас ордог. Тэгээд контестэндээ ингээд сайн орж чадвал мэдээж мөнгөн шагнал ихтэй. Ер нь бүгдээрээ л ер нь мөнгөн шагналтай байдаг. Тэгээд эхлээ зураг явуулна. Тэгээд зурагч нь ингээд шалгараа сонгогдвол ингээд тэр хувцас хийгээд бас дахиад ингэж өрсөлддөг. Тэгээд энэ дээр нэрээ нэмэлтээр хэлэх юм бол зөвхөн манай сургууль гэхгүй мэдээж янз бүрийн загварын чиглэлээр сургуулиуд байдаг. Тэгээд тэр сургуулиудын оюутнууд ч юм уу те хоорондоо өрсөлддөг. Тиймэрхүү айгүй тийм гоё боломжтой. За тэгээд суралцахад одоо ерөнхийдөө жоохон бэрхшээлтэй байсан зүйлүүд ч юм уу те тиймэрхүү зүйлүүдээ хуваалцъя гэж бодлоо. Үүнд болохоор хамгийн түрүүнд гэвэл одоо хүн болгоны сонирхдаг зүйл нь төлбөр гэж сургалтын төлбөр гэж би бол бодож байна. Тэгээс сургалтын төлбөрийн хувьд гэвэл манай сургууль яг үндсэн төлбөр нь болохоор 122 мянган. Тэгэхээр сая 220 мянган йен гэсэн үг юм байна. Тэгээд тэрэн дээр нэмэх нь зөвхөн эхний жилээ буюу Ньюгакийн буюу зөвхөн сургуульд элсэн орох төлбөр буюу 300 мянган йен бас нэмэлтээр төлж ордог. Тэгээд ерөөсөө төлбөрөө хувааж төлж болдоггүй. Тэгээд шууд хичээл эхлэхийн өмнө төлбөрөө төлсөн байх ёстой гэдэг зарчимтай болохоор тэр нь бол ер нь бол жоохон хэцүү. Тэгээд төлбөрийн хувьд бол ер нь жоохон өндөртөө орно. Тийм. Тэр нь бол жоохон бэрхшээлтэй зүйлүүдийн нэг байсан. Тэгээд дараа нь гэвэл айгүй их даалгавартай. Тийм. Ер нь бол одоо энэ чиглэлээр сурсан хүмүүс бол нэлээд сайн ойлгож байгаа бах гэж бодож байна.
айгүй их хичээлтэй байдаг, айгүй их даалгавартай байдаг. Тэгээд нөгөө нэг даалгавар нь гэхдээ ингээд нөгөө нэг илүү ингээд бүтээлээрээ ингэж үнэлэгддэг гэх юм уу? Зураг зурна, эсгүүр зурна, ингээд янз бүрийн хийн. Тийм яг тийм яг ингэж бүтээлээр үнэлэгддэг болохоор айгүй их цаг хугацаа ер нь бол шаарддаг. Тэгээд материал, зургийн цаас, одоо будаг, эсгүүрийн цаас, одоо хувцас оёох утас, товч цахилгаанаас ахуулаад тэр болгоныг угаасаа өөрийнхөө санхүүгээр гаргаж хийн. Тэгэхээр ер нь бол ийм урсгал зардал айгүй их гардаг. Тэр нь бол бас ер нь жоохон бэрхшээлтэй зүйлүүдийн нэг. Тийм жиг сажиг ингээл мөнгө ингээл гарны салаагаар л ингээ урсчдаг ингээл ийм ч юм ах хэрэгтэй, тийм ч юм ах хэрэгтэй. Тэгээл шийчингүү гээд одоо яг хуцаа ингээд яг шууд энгийн материалаар оёхгүй арай жоохон хямд оёход амархан ийм материалаар ойдог. Одоо тэрийг бол бүр ингээд маш их хэрэгэлдэг. Хэрвээ суралцах байгаа бол шийчингүүг ингэж багаар авснаас илүү ингэж бүр ийм томоор нь ингээ нэмсэн захиалаад авсан нэрээ дээр юм билээ шүү. Би бол яг хамгийн сүүлд юу төгсөх тохиол тэрийг амар сайн ойлгож ирсэн. Тэгэхээр баг нэгдүгээр курсээсээ бүр хэдэн метрээр нь аваад тэрийг хайжлал багаар ингээд хэрэглээд байсан дээр юм билээ шүү гэдэг зөвлөмж бас өгмөр байна. Тэгээд бас нэг хэцүү зүйл юм гэвэл юу айгүй их ачаатай явдаг. Тийм. Тэгэл цөөнхт өөрөө ачаа ингээл хичээл номноос ахуулаад материал тэгэл хайч тэгэл одоо оёлын хэрэгслүүд утас мутас гэл ингээл ийм шугам мугамнаас ахуулаад айгүй их юм авч явдаг. Тэгээд манай сургууль болохоор локергүй. Тэгээд тийм болохоор тэрийгээ өөрөө авч явна. Тэгээд тэрийгээ аваад харин тэр нь бол яг баа зэрэг юм бол хэцүү зүйлүүдийн нэг байсан. Тэгээд тэтгэлэг байдаг уу гэж бас ер нь бол асуудаг. Тэгээд ер нь бол манай сургууль барыг л тэтгэлэггүй гэж хэлэхэд бол болно. Тэгээд энэ яагаад вэ гэвэл одоо зарим сургуулиуд чинь гадаад оюутан N2, N1-тэй байвал төлбөр нь хөнгөлдөг ч юм уу тийм байдаг. Манай сургууль огт тийм байхгүй. Тийм. Гэхдээ яг одоо 2 дугаар курсээс дээш хүмүүс оюутнуудын дунд тэгтээ зөвхөн гадаад оюутнуудын дунд ингээд юу яадаг өөрөө ингээд тэтгэлэг амаарай гэсэн нэг юм хүсэлт гаргаад тэгээд тэрний дагуу ингээд сургуулаас ингээд бас ингээд шалгаруулад ингээд тэгээд цаашаага тийм Японы одоо тийм оюутнуудыг хариуцдаг тийм байгууллага руу ингээд суйсэн буюу ингээд сонгож явуулаад тэгээд тэгтээ зөвхөн ингээд яг нэг л жилийн хугацаанд сар болгон 4-8 авдаг тийм тэтгэлэг бол байдаг. Тэгээ би 3 дахь курстэй тэр тэтгэлгийг бол авч исэн. Тэгээ сар болгон 4-8 гэдэг чинь бол ер нь бол айгүй их мөнгө штэ. Тэгээд тэр үед бол надад айгүй их тус болж исэн гэж би бол боддог. Бусдаар бол яг тийм ялангуяа элсэн орох үед авдаг тийм тэтгэлэг бол ер нь бол байдаггүй. За тэгээд одоо хамгийн сүүлд нь гэх юм бол одоо мэдээж чухал хүн болгоны чухал зүйл буюу ажил хайлт. Тэгээд ажилд орох тухай бол ингээд нэлээд их юм ярих сэдв болно гэж бодож байна. Тэгээд манай сургууль болохоор ажил одоо хайлтанд тусалдаг багштай. Тэгээд тэр багштайгаа ингээд бүр ингээд лайнаараа харьцаж болдог. Тэгээд одоо ингээд багшаа би ингээд ажил хийж байна ингээд одоо яг хуу танд ингээд сургуулаас ингээд санал болгож байгаа ажил байна уу ч юм уу те эсвэл ингээд 4 дугаар курст ялангуяа ингээд байцгээл ингээд ангийн багш за ийм газар байна энэ газар руу ингээд ажилд ормоор байгаа хүүхэд байвал холбогдоорой гэж айгүйх ингэж тэгдэг. Тэгээд
Эсвэл ингээд интерн буюу дадлага хийжсэн газартаа ингээд тэр чигээрээ ингээд ажилдаа ордог хүмүүс бас байдаг. Гэхдээ яг хуу миний интерн хийсэн газар надад таалагдаагүй. Яг мэдээж их юм сурсан. Гэхдээ яг тэр газар бол ажилд орохыг бол ерөөсөө хүсээгүй. Тэгээ би тэр газарт бол ажилд ороогүй. За тэгээд ажилд ороход бэлдэх зүйлүүдийн одоо чухал зүйлүүд гэвэл дирекшн буюу одоо CV гэж ярьдаг штэ. Тэгээ одоо тэр дирекшогоо маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэрэн дээр болохоор яг хөө мэдээж тодорхой хэмжээнд яг хичээл дээр багш нар маань тасалдаг. Тэгээд тийм зөвхөн өөрөө бол ганцаараа хийдэггүй. Яг бүр хичээл дээр ингэж хийж ингэж багш нартаа ингэж шалгуулдаг болохоор тэрэнд бол нэг амар санаа зовох хэрэггүй. Чиний санаа зовох ёстой зүйлүүд гэвэл тэр дирекшн дээр юу бичих вэ гэдэг чинь ингээд хамгийн санаа зовох ёстой зүйлүүдийн чинь нэг. Яагаад гэвэл тэрэн дээр одоо чиний оюутан байх хугацаанд оюутан байх болохоос өмнөх одоо бүх юм бичигдэнэ гэсэн үг. Тэгэнгүүт мэдээж эрс цол маш сайн байх ёстой. Маа сургуулийн хувьд гэвэл эрс сайн байсан оюутнуудад одоо жил болгон одоо ийм сертификат маягийн юм өгдөг. Тэгээд тэрэн дээр бас ингээд ийм хөрхөн ингээд пирамид өгдөг. Ингээд эхнээс нь дээрээс нь доош хүртэл ингээд нийлээд ингээд нэг пирамид болдог гэх тийм юм өгдөг. Тэгээд тэднээс бол мэдээж ререкшн буюу CV дээр бичигдэнэ. Тэгээд мэдээж янз бүрийн сургуулийн доторх болон сургуулиас гадуурх контестэд сайн орсон байвал тэднээс ч юм бас бичигдэнэ. Тэгээд шикаку шикэм буюу одоо янз бүрийн одоо ур чадварын тийм шалгалтууд өгөөд тэрийг авсан байвал бас бичигдэнэ. Миний хувьд гэвэл Yosai Gijutsukenтэй гээд угаасаа ер нь манай сургууль дээр авах хэрэгтэй гэдэг тийм шалгалт байдаг. Тэрийг одоо Shokyu-гаас нь эхлүүлээд Jokyu хүртэл нь бол авч исэн. Ер нь бол гэхдээ баг ихэнх нь угаасаа авдаг. Тэгээд Jiko PR буюу одоо өөрийгөө ингэж PR хийх зүйлүүдийг бас бичдэг. Тэгэнгүүт ингээд ерөнхийдөө бас ингээд маа сургуулийн хувьд гэвэл ингээд зөвхөн одоо өдрийнхөө хичээлээс гадна ингээд skill up course гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт ингээд тэрнээр одоо янз бүрийн хичээлүүд байдаг. Тэгэнгүүт тэр хичээлүүдийг амар хямдхан 30,000 йенээр авч болдог. Ингээд хичээлээс гадуур гэсэн үг. Тэр нь бол айгүй гоё. Тэр нь айгүй сонирхолтой. Янз бүрийн хичээлүүд авч болно. Жишээлбэл би одоо хумс бодолтын хичээл авч исэн. Тэгээд нитто буюу одоо ийм сүлжмэл нэхмэл тийм машин дээр сурдаг тийм хичээл авч исэн ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү сонирхолтой ингээд одоо тийм хичээлүүд сурсан байвал тэднэр чинь бас ингэж бичигддэг байгаа шүү. Ререкшн дээр бичих юм айгүй ихтэй ах хэрэгтэй. Тэгээ миний хувьд гэвэл тэр одоо скирапокосуга бүгдийг бичдэг. Тэгээд орой ингэж сурж ийснаа бичдэг. Тэгээд тийм шалгалт өгж ийснаа бичдэг. Тэгээд бас хэлний төвшөнгөө бас бичдэг. Тэгээд бас миний ботсон зүйл гэвэл Японы төвшин бол мэдээж сайн байх ёстой. Тэр бол мэдээж ойлгомжтой. Тэгээ миний бодлоор бас давхар ререкшн дээрээ ямар нэгэн англи хэлний шалгалт өгсөн байвал айгүй тийм өндөр үнэлгээ болт юм байна гэдгийг бол үнэхээр анзаарсан. Тийм болохоор англи хэлний ямар нэгэн шалгалт өгсөн их баг хамаагүй оноотой байвал тэр бол мэдээж нэлээд давуу тал болох юм байна гэж бодсон. Тэгээд сургуулиас гадуурх янз бүрийн тийм зүйлд идэвхтэй оролцож исэн бол тэр нь бас бичигддэг. Тэгээд миний хувьд гэвэл яг 2 дугаар курсээс 3 дугаар курсын хооронд Японд дахь Монгол оюутны холбоонд нэг жил гишүүн байж үзсэн. Тэр тухайгаа бас бичижсэн байгаа. Тэгээд дараагийн нэг чухал зүйл гэх юм бол
портфолио буюу портфолио гэж ярьдаг. Тэгээ энэ дээр болохоор одоо яг өөрийнхөө одоо хийсэн одоо хувцас, бүтээл одоо юу ч байж болно ингээд бүх юмаа ингэж оруулаад тэгээд би ер нь бол ийм чаддаг, ийм хийсэн хүн шүү гэдгийг ер нь бол харуулдаг тийм бараг ийм каталог маягийн юм болж байгаа байхгүй юу. Тийм болохоор портфолиогоо айгүй гоё бэлдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл өөрийнхөө одоо хийсэн хувцснуудыг ингээд гоё хүмүүст төмсүүлээд гоё ингээд зургийг дарах ч юм уу те. Тэгээд яг уу сургууль дотроо угаасаа цаанаасаа яг тийм хичээлүүд бол байдаг. Гэхдээ яг миний бодлоор ингээд тэрнээс гадуур ингээд өөрөө ингээд зүгээр л найзтайгаа ч юм уу те. Өөрийнхөө өмсөн хувцас гоё найзтай өмсүүлээд өөрөө зургийг дараад гоё ингээд хадгалаад яваад байх хэрэгтэй гэсэн юм гэлээ. Би яг эхний 2 жилдээ бол нэг сайн хийж чадаагүй. Тэгээд яг тухайн үедээ ч гэсэн яг ингээд хийсэн хувцснууд маань бас яг тодорхой хэмжээний ингээд яг ингээд миний сэтгэлд яг ингээд яг үнэлэгдэхгүй хэмжээнд байсан болохоор байж бас магадгүй. Гэтэ ер нь бол өөрөө хийсэн юмаа ингээд яг зураг хэлбэрээр үлдээх бол хамгийн чухал зүйлүүдийн нэг юм байлээ шүү. Тэгээд би бол яг график дизайнер сурсан болохоор давхар ингээд портфолио дээрээ график дизайны хичээл дээрээ хийсэн юмнуудаа бас оруулж исэн. Тийм портфолиогоо маш гоё хийх нь бас мэдээж өндөр үнэлгээ авахд бол хэрэгтэй зүйлүүдийн нэг. За тэгээд ажил айлт хийж авах хугацаанд бол маш их зүйлүүд ойлгосон. Тэгээд мэдээж алдсан зүйлүүд бас байгаа. Тэгээд миний хувьд гэвэл би уг нь яг 4-р курстэй нэг газар яг орох гэсэн бохгүй юу. Тэгээд яг тэр нь болохоор угаасаа ер нь бол загварын чиглэлээр сураад төгсгүүд ингээд нэг ойлгох хэвээр хамгийн чухал зүйлүүдийн нэг юм гэвэл шууд фэшн дизайнаар ажиллана гэж хэлж ер нь бол бодож болохгүй шүү. Энэ бол бараг л боломжгүй гэж хэлэхээр зүйлүүдийн нэг. Яагаад гэвэл Японч заавал Япон гэхгүй ер нь ингээд гадаад чинь ингээд өрсөлдөөн амар ихтэй. Тийм болохоор ялангуяа Япон хүмүүсийн хувьд гэвэл Япон хүмүүсээ илүү ажилд авахыг ер нь бол ирмэлцдэг. Тийм болохоор шууд фэшн дизайнаар ажиллана гэвэл ер нь бол айгүй тийм хийсвэр ойлголт болно. Тийм болохоор тийм зүйлд ер нь айгүй сэтгэлийн бэлтгэлтэй байгаарэ. Угаасаа туршлахгүй хүн шууд фэшн дизайн чиглэлээр шууд ямар нэгэн брендийн хувцсыг хийх ажил томилогдно гэж бол угаасаа байхгүй. Тийм. Тэгээ ер нь бол миний ажигснаар бол ихэвчлэн хамбай буюу одоо ямар нэгэн брендийн худалдагч хийж ер нь бол эхэлдэг. Тэгээд худалдагч хийгээд тэгээд тэндээсээ career up буюу одоо ингээд дараачийн одоо яг үндсэн мэргэжлийнхаа дагуу ингээд ажил ер нь бол явдаг ихэвчлэн. Тийм болохоор шууд амар тийм хэцүү шууд ингээд мэргэжлийнхаа ажлыг ингээд заавал хий гэж бас бодохгүй. Тэгээ юу ч гэсэн ингээд Японд ингээд ялангуяа юу яадаг бүх зүйлийг ингээд багаас нь эхэлдэг. Тэгээд тэр нь ингээд хариуцлагын хувьд ч тэр цалингийн хувьд ч тэр ер нь нэлээд багаас нь эхлүүлдэг болохоор тэрэнд бол мэдээж маш сэтгэлийн бэлтгэлтэй байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд ажил айлтын хувьд гэвэл миний нэг анзаарсан зүйл гэвэл шин суцуу буюу сургуулаа төгсөөд төгсөхөө өмнө ажлаа сонгоод тэгээд шууд тэр ажилдаа ингээд ажилд орсон нь ер нь хамгийн амар зам юм байна гэдгийг бол анзаарсан. Гэтэ би бол тэгж чадаагүй л дээ. Тэгээд яг тэгж шин суцуугаар ажилд орох нь илүү ингэж амархан юм байна гэдгийг бол ойлгосон. Мэдээж дөнгөж төгссөн оюутан гэдэг нүдээр харахаар ер нь бол хүмүүс ингээд арай нэг юм жоохон шалгуур багтай автыг юм шиг санагдсан. Тэгээд одоо багш нар ингэж ажил хайлтанд туслана. Гэхдээ мэдээж хамгийн чухал нь гэвэл чи өөрөө
маш сайн ажиллаа хайх ёстой. Би яг тухайн үед ингээд яг ажил хайлтаа хаанаас эхлэхээ яг сайн мэддэггүйс аахгүй юу. Тэгээд яг хоо дараа нь төгснөхийн дараа бол ингээд өөрөө хайсан л та мэдээж. Тэгээд одоо бодоход бол янз бүрийн одоо ажил хайлтын зөндөө олон сайтууд байгаа. Тэр болгонд нь ингээд бүгдэнд нь бүртгүүлээд ингээд шин судалсан фэшн дизайн ч юм уу тэгэж ингэж ажил хайх бол хэрэгтэй гэсэн юм билээ шүү. Тэгээд өөртөө хамгийн гол нь өөрөө маш сайн хайх хэрэгтэй. Тэгээд хитэн газар руу entry apply хийлээгээд ер нь бол бүгднгээс нь хариу ирэхгүй. Тийм болохоор ер нь бол маш олон газар руу ингэж өгөөд үзэх хэрэгтэй. Тэгээд мэйлээ өгсөн бол мэйлээ ингээд сайн хараад ингээд хариуцлагатай хариуг нь ингэж мэйлийнхаа хариуг хурдан өгч бас явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол ажилд одоо 80 day буюу ажилд орох хүртэлх хугацаа 80 day авах хүртэлх хугацаа тэгээ бид нар чинь гадаад хүмүүс болохоор ингээд одоо бизнес бичиг баримт хугацаа хүртэлх гэвэл ингээд амар удаан цаг хугацаа ингэж шаарддаг болохоор тэр цаг хугацаагаа бодоод ажлаа маш эрт хайх хэрэгтэй. Тийм. Би бол алдсан. Би жоохон сургуулаад төгссөн. За яг уу одоо ингээд ажил хайлтын виз буюу төгтэй катто визатай байж ингээд жоохон амарчий те. Одоо ингээд жоохон ингээл аялье гэд ч юм уу те. Яг уу тэр нь бол миний хувьд ингээд яг уу одоо нэг харамсаад ахгүй ингээд аюу гоё туршлага дурсамжууд бол надад үлдсэн. Гэтэ яг ингээд ажилд орох хүртэл хугацаа бүр үнэхээр удаан байдаг. Одоо ялангуяа Японд. Тийм болохоор тэрийгэ бодолцож ажлаа маш их эрт хайж тэгээд тэр визийнхаа материалыг авах хүртэл хугацааг ингэж тооцож ажил хайлтаа хийгээрэй. Тэгэхгүй бол ингээд бид нар чинь гадаад хүмүүс болохоор бидний виз дуусна гэдэг бол маш хэцүү тийм хэцүү бэрхшээл байгаа. За тэгээд ажил хайлт хүртэлх хугацаа тийм ажил хайлт бол ер нь бол иймэрхүү. Тэгээд мэддэг хүмүүс нь бол угаасаа мэдж байгаа. Тэгээд Японд ялангуяа нэг ажлыг бол нэгэн жил хийсэн гэдгийг бол ерөөсөө нэг юм ажил хийсэнд тооцдоггүй. Тэгээд бараг л нэг ажлыг бараг 2 жил хийж ижил бараг чи ажил хийж байгаа юм байна гэж бараг үнэлэгдэж эхэлт юм байлээ. Тийм болохоор яг л би сургуультай яаж сурсантай адилхан яг тийм амар удаан ингэж баг багаар юм нэг тийм жижигэн степээр ингэж ахиж дэвшдэг гэдгийг бол би ер нь аягүй сайн ойлгосон. Тийм болохоор заавал шүү фэшн дизайн эсвэл шууд мэрэгчлэрээ ингээл ажлыг гэж яарах хэрэггүй. За юу ч гэсэн болохгүй бол эхлээд хамбай буюу худалдагчаараа ажиллаж үзэж болно. Тэгээд өөр зөндөө олон чиглэл байгаа штэ. Стилист ч юм уу те. Эсвэл янз бүрийн чиглэлээр ажиллаж болно. Зөвхөн хувцас хийх биш те. Эсвэл ингээд гадаадаас хувцас оруулж ирдэг компани ажиллах ч юм уу те. Эсвэл фэшн дизайнерын ассистент ч юм уу те. Яг тиймэрхүү янз бүрийн ингээд фэшн чинь амар олон юм чиглэл рүү ингэж явж болдог болохоор тэр болгоны ингээд сайн судлаад аль чиглэл рүү ч гэсэн эхлээд ингээд ороод үзье. Энэ чиглэл нь арай өөр юм байна. Эсвэл одоо энэ чиглэлээр нь жоохон яваад үзье ч гэдэг юм уу те. Яг тийм байдлаар ер нь бол ажил хайлтаа хийх хэрэгтэй юм билээ. Шууд фэшн дизайнераар орох магадлал бол нэлээд бага гэдгийг бол ер нь бол сануулъя. Тийм. За тэгээд ер нь бол зөндөө их ингээд ярмаар байсан сэдвийнхаа дагуу бол хангалттай ярьсан байх гэж бодож байна. Гэхдээ яриаггүй дутуу үлдээсэн зүйлүүд бол мэдээж байгаа ах гэж бодож байна. Гэхдээ энэ бичлэгийг үзээд одоо яг Японд суралцах байгаа эсвэл ингээд
яг фэшн дизайн чиглэлээр суралцах байгаа хүмүүст бол нэлээд хэрэг болсон одоо туршлага хуримтлуулсан тийм зөвлөгөөнүүд байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд намайг яг ингээд дөнгөж оюутан болж хахад ингээд яг нэг хүү ингээд нэг гоё ингээд би юм дээр алдсан. Тийм болохоор тийм юм дээр битгий алдаарэ гэгээд ингээд заагаад өгчих хүн байгаагүй болохоор ингээд би энэ бичлэгийг бол яг би нэгдүгээр курстэй ийм юм сонссон ч болоосай гэдэг ингээд яг тэгж бодож ингэж хийсэн бичлэг болохоор маш их хэрэг болох байх гэж найдаж байна. Тэгээд миний бичлэгийг үзсэн баярлалаа. Тэгээд намайг жоохон тэгсэн дэмжиж миний YouTube channel-ыг бас subscribe хийгээрэй гэж хүсэж байна.